Монгол Улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөлцөг хүнсний хувьсгал үндэсний хөтөлбөрийн хүрээнд Teso Group, Teso Foods Park болон Haria Melco Ice Mark Eco Cluster компани сүүсүүн бүтээгдэхүүний үйлдвэр цэвэрлэх байгууламж сүүн зарим гэх хязгаарлалтанд тулжаад компанид ажиллалаа. Teso Group нь 1996 онд заримгийн торхон аягны төхөөрөмж үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эхэлж байсан. Одоо үндсэн 4 чиглэлээр 33 салбар компани 2500 гаруй ажилтнтай болжээ. Монголын уламжлалт түүхийн эдийг бид нар орчин үеийн технологи, инновац шингээж, орчин үеийн автомат, иж бүрэн автомат үйлдвэрлэлээр дэлхийн түвшний стандарт хангасан үйлдвэрлэл явуулж, Монгол хүний бүтээмжийг нэмэх, үн цэнийг нэмэх, ингэснээрээ бид нар дэлхийд Монгол бүтээгдэхүүнийг, Монгол брендийг дэлхийд экспортлох зорилготой ажиллаж байгаа. Нэг талдаа Монгол бүтээгдэхүүнийг экспортлох, нөгөө талдаа энэ бол монголчууд маань маш их ажлын байраар хангагдах, ажлын байрны нэмэлт орлого бий болохын болгон бүгдээрээ бид бүхний одоо туйлын зорилгын нэг хэсгүүд. Манай хүнсний үйлдвэрийн одоо бидний бас нэг маш их бахархдаг том зүйл юу гэхээр манай 480 гаруй төрлийн бүтээгдэхүүн дор хаяж нэг одоо 30% ч юм уу тий Монгол түүхий заавал орсон байдаг. Одоо жишээ нь та бүхэн харах юм бол бамбара арц, одоо чацарган юу гэдгийг анс нэрс гих мэтлэн энэ болгоныгоо бид нэр яг малчид, тариаланчид болон одоо фермер одоо хүмүүсээс ингээд анханаас навдаг. Одоо нийтдээ бид нар 2500 гаруй малчид, тариаланчтай сүү, жимсгэн одоо үр тариа гэдэг зүйлүүдээ аваад одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд олон улсын стандартаар үйлдвэрлээд дэлхийн зах зээл рүү экспортлж байгаа. Групп Teso Foods Park зогсолбороо өнгөрсөн онд ашиглалтанд оруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадал нь 3 дахин нэмэгдэж, нэгж бүтээгдэхүүнд ногдох эрчим хүчний хэрэглээ 2 дахин буурсан байна. Энэ зогсолбороо 150 хүүхдийн цэцэрлэг, хоногт 1000 м3 хүртэлх хаягдл ус боловсруулах, цэвэрлэх байгууламжтай юм а. Ер нь цаашдаа бид энэ улирлын хамаарлыг бууруулах, шингэн сүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд энэ малынхаа үйлдвэр угсааг сайжруулах, анхан шатны түүхийд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, за мөн энэ тэжээлийн ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх, хот суурин газрын одоо хамарсан тариалангийн бүсээ дагсан энэ эрчимцэн аж ахуйнуудыг болгоор дэмжиж зохион байгуулах шаардлага бий болж байна. Энэ хүрээндээ ч гэсэн хүнсний хангамж аюулгүй байдал, хүнсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж байгаа мал аж ахуйн салбарт олгож байгаа дэмжлэгийн хүрээнд тодорхой хэмжээнд одоо энэ эрчимцэн аж ахуйнуудын манд тоо нэмэгдэж байна. За улсын хэмжээнд одоо 160 орчим одоо том жижиг одоо сүүний боловсруулах үйлдвэр цех бэлтгэн нийлүүлэлтийн төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд одоо 1000 гаруй тонн одоо литр сүүг одоо боловсруулж орон нутгийнхаа зах зээлд нийлүүлсэн үзүүлэлттэй байгаа. Дэлхийн одоо хамгийн сүүлийн үеийн инновац технологиуд Монголд нэвтрээд өнөөдөр өмнөхөө дагуу болсон хөшнүүдэд бэлтгээд өмнөхөө дагуу хүнсний хангамжаа шийдээд экспорт руу ингээд тэмүүлж байгаа энэ одоо аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцж байгаа маш чухал юм байна. Яагаад гэвэл бид бүхэн сүү болон сүүн бүтээгдэхүүнээр Монгол бас өөрсдийг хангах бүрэн боломжтой. Гэтэл өнөөдөр бараг 50% нь одоо хуурай сүүний экспортоор хангаж байгаа. Гэтэл одоо бид үнийг багасгаад шууд одоо энэ одоо Монголын одоо жилийн 4 үйлрэлд одоо өмнөөс гарч байгаа сүүг бүгднийг татан авч хуурай сүү болгоод хуурай сүүгээ бүтэн 4 өдрлийн турш ашиглаж одоо дотоодох хэрэгцээг 100 хангах боломжийг энэ Teso одоо энэ компани одоо үүдэр технологийн парк дээр энэ том үйлдвэр нэмэлтээр ашиглалтанд орж байгаа нь маш цаг үе болсон асуудал. Яагаад гэх юм бол малчид маань эсвэл одоо энэ баялаг бүтээгчид маань сүүгээ татаж аваад эднийд боловсруулад боловсруулсан ухаарын сүүгээ одоо захиалгаа өгөөд одоо сар сардны өдрөлд нь аваад дотоодынхын хэрэгцээг 100 хангах дотооддоо эдийн засгаа эргэлдүүлэх ийм томоохон боломжийг энэ үйлдвэр технологийн паркад энэ Teso өөрсдийн хувийн хөрөнгөөр энийг бий болгосон нь маш том амжилт гэж харж байгаа. Teso Group-ийн 30 жилийн туршлага үндэсний үйлдвэрлэлийн чадвар, инновац, дэвшилтэт технологи хослуулсан бүтээгдэхүүнүүд нь улсын хэмжээнд төдийгүй дэлхийн зах зээлд гарч өрсөлдөх чадвар үнцнийг өдрөөс өдөрт баттгаж байгааг удирдлагууд нь танилцуулсан байна.